Сайн байцгаана уу? Afterload сэдвийн талаар ярилцъя. Afterload-ыг монгол хэлэнд бол after дараах, load ачаалал гэсэн нэршлүүдээр оноож нэрлэж байгаа. Тэгэхээр Яралтай Тусламжийн Алтан сөх багшийн номон дээр бол уншиж байхад дараах ачаалал гэж орчуулсан байдгийн. За тэгээд тэр бол бас дайггүй гоё орчуулга юм болоо гэж би бодоод дараах ачаалал гэдэг үгээр нэр нь хэрэглээд сурцсан. Бусад номнууд дээр юу гэж орчуулт юм бол би сайн мэдэхгүй байна. За дараах ачаалал гэдэг нь бол дэлгэрүүлээд ярих юм бол агшилтаас хойш үүсч буй ачаалал. Тэгэхээр зүрхний булчингийн ханан дээр үзүүлж байгаа тэрхүү ачаалал тийм ээ. Тэгэхээр зүрхний булчингийн ховдлын хан байхад тэр дотор байгаа цусны эзлэхүүн болон агшиж байгаа ховдлын тэр шахалт хоёрын хооронд бол нэгдүгээр цусны эзлэхүүн бол нэг шахагдаад шалахгүй тийм ээ. Тэгтэл зүрхний өөрийнх нь эзлэхүүн бол гаднаасаа дотгош чиглэлтэй базаж агшснаар бол эзлэхүүн буурж байгаа. Тэгэхээр агуулж байгаа савын эзлэхүүн багасаад агуулгадж байгаа шингэний эзлэхүүн зүртээ өөрчлөгдөхгүй учраас энэ хоёрын хооронд бол маш хүчтэй шахалт мөргөлдөлт үүсэх нь байна тийм ээ. Тэгэхээр энэ нөхцөл байдалд үүсэж байгаа тэр ачааллыг зүрхний булчинд үүсэж байгаа ачааллыг нэгдүгээрт механикаар дарагдах, хоёрдугаарт бол тэр хүчтэй хүчийг үүсгэж энэ цусыг шахаж гарах гэж байгаа тэр хүчтэй агшилтын тэр effort тэдгээр нь бол ерөөхдөө afterload гэдэг санааны цаана болж байгаа процессуд юм л да. Тэгэхээр afterload-ыг яг саяны тодорхойлсон тодорхойлолт маань хэр оновчтой байсан хэсгийг мэдэхгүй. Гэхдээ ойлгомжтой болох үүднээс бол зөндөө олон гоё зургуудыг үзье л да. За ингээд Япон улсад ингээд rush hour гэж ярьдаг тийм rush hour-ын үед маш их хүмүүс ажилдаа явж байгаа. Эсвэл орой нэг гэрлүүгээ харж байгаа үед бол маш олон хүн нэгэн зэрэг диншаанд суух хэрэгтэй болдог. Цахилгаан галт иргэн суух хэрэгтэй болдог. Тэгээд тэр үед бол үнэхэрийн багтаж шингэхгүй тийм тохиолдолд экинд галт иргэний буудалд ажиллаж байгаа хүмүүс нь яадгүй гэхээр түлхэж бас оруулж өгөх тохиолдол байдаг. Энэ нь бол бас арайчгүй байлгүй дээ, ийм байхгүй байлгүй дээ гэж бодоод Токио хотод бас хэсэг хугацаанд амьдарч үзэхэд бол ялтчгүй ийм үеуд бас байдаг юм байлээ гэж чихэж өгдөг. Хүмүүс бол бүр аим чигсээр гаал багтаад ороо суучдаг. Би бол ерөөсөө чаддаггүй ер нь бол хэцүү. Тэгэхээр энэ тохиолдолд бүгдээрээ энэ хүн бол зүрхний эс байна гэж төсөөлье тийм ээ. Тэгээд энэ хүндийн маань болохоор артерийн аортын хөндий гэж төсөөлөх хэрэгтэй. Энэ галт иргэний дотор байгаа орон зайг. Харин эдгээр шахагдж байгаа хүмүүсийг болохоор бүгдээрээ цус гэж төсөөлөх хэрэгтэй. Тэгэхээр зүрхний ажил бол цусыг аортын хөндий рүү шахаж оруулах гэдэг тийм. Эсвэл баруун тосгуурын хувьд бол цусыг уушигны артер руу шахаж оруулах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дотор галт иргэн дотор байгаа хүний тоо олон байх тусмаа буюу судсан дотор байгаа шингэний хэмжээ их байх тусам тэнд үүсэж байгаа даралт нь их байх тусам энэ зүрхний булчин маань тухайн цусны бүрэлдэхүүнийг шингэнийг шахаж оруулах улам хэцүү болж байгаа. Тэгэхээр энэхүү үед тулгарч байгаа тэр зүрхний булчинд тулгарч байгаа ачааллыг л afterload гэж хэлээд байгаа гэсэн үг тийм ээ. За өөр нэгэн зураг бас байж болно. За бүр 10 жил хүүхдүүдийн тоглолтог юм гагнсан гинжийг таслах тун гэдэг тийм тоглоом байдаг. Багтаа л ангийнхантайгаа тоглох маш дуртай байсан. Тэгэхээр энэ тохиолдолд тэр тоглоомны дөрвөн дээр гараасаа барилцаад аль хол зогсох хэрэгтэй тийм үү? Хол алдал зогсохгүй бол өшөө ойрхон зогсох тусмаа гинж тасрахгүй байх магадaltaй байдаг. Тэгэхээр багуудын бие биендээ тавьдаг шаардлага нь болохоор гараа айл болох тэлэх ёстой, хол зогсох ёстой гэж шаарддаг. Энэ бол гарнаасаа ингээд татагдаад гар нь ингээд тал тийшээ татагдаад ингээд нэг суналтайгаар алдалж ингэж татагдчихж байгаа шүү дээ бие биендээ гар нь татагдаад. Тэр бол жишээ нь preload-ыг төсөөлж болж байгаа. Зүрхний булчингийн эсүүд бол яг тэгэж тал тийшээ татагдаж чинэрсэн байдалтайгаар байх үед бол илүү их зүрхний ханд үүсэж байгаа ачааллыг нь preload гэж нэрлэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ингэж зогсох юм бол preload багтай байна. Ингэж зогсох юм бол preload ихтэй байна гэж төсөөлөх хэрэгтэй. За тэгэнгүүт энэ гүүгээд очиж таслахж байгаа хүн маань хэрвээ илүү хүчтэй байх юм бол энэ хүү гинжийг тасалж чадна тийм ээ.
Хэрвээ энэ хүн маань хүч муутай байх юм бол энэ хүнжийг тасалж чадахгүй. Тэгэхээр энэ хүний гүйж байгаа хүч нь зүрхний агшлтын хүчтэй дүүцэх бөгөөд энэ хүмүүсийн бие биенийхэн гарнаас зуурж атгаж байгаа хүч нь бол after load-тэй дүүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол илүү contractility те хүчтэй байх тусам энийг тасалж чадна. Тэгэхээр зүрх бол үргэлж одоо яг энэ хүн шиг байх хэрэгтэй гэсэн үг. Илүү том хүчтэй after load-ыг үргэлж тасалж чадчих хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бодит байдал дээр бол after load бол нэгдүгээрт нь артерийн даралтаар хэмжигддэг. Тэгэхдээ өөр нэг хүчин зүйл байгаа. After load бол артерийн даралт ингэж цээжлэх нь бас буруу. Тэгэхдээ ихэнх тохиолдолд ийм байдаг. Ямар үед буруу байдаг вэ гэхээр аортын стеноз гэж байгаа тийм. Аортын хавхлагын нарийсалтай стенозтэй хүмүүст яадаг вэ гэхээр даралт нь өндөр биш байсан ч гэсэн зүрхэнд учирч байгаа after load нь өндөр байдаг. Яагаад тэгэхээр аортик стеноз маш нарийн учраас радиус багатай учраас эсэргүүцэл өндөртэй гэсэн үг. Тэгэхээр эсэргүүцэлд нөлөөлдөг 3 хүчин зүйлсийг ярилцсан байгаа. Нэгдүгээрт бол радиус, хоёрдугаарт бол судасны хувьд бол урт, тэгээ гуравдугаарт бол шингэний одоо зурмтгай чанар гэсэн 3 хүчин зүйл байдаг. Тэгэхээр аортын хувьд бол мэдээж аортын эсэргүүцэл гэдэг маань аортын радиус байна. Аортын хавхлагын завсраар гарч байгаа тэр орон зай амсрын нэгдэлт хэр зэрэг нэгдсэн бэ гэдэг нь байгаа. Тэгэхээр тэр маань нарийнхан байх юм бол зүрхэнд өндөр ачаал ирж байгаа юм тийм ээ. Тэгэхээр энэ хоёр маань бол зүрхний after load-тэй холбоотой гол хоёр одоо эмгэг нөхцөл байдлууд байна. Ихсэгдэг. За өөр нэгэн зураг байвал бухтаа бас зүүрлэж би зөндөө хүмүүст жишээ болгож ярьж байсан байгаа. Тэгэхээр нэг бух нь бол зүрх байгаа. Heart гэж бичиж. Нөгөө бух нь тэгвэл юу юм бэ? Нөгөө бух нь бол after load. Тэгэхээр бидний зүрх ганц удаа цусыг шахахын тулд ямар их одоо ачаалал авдгийг та нар харж байна уу те? After load. Эрүүл үед бол энэ хоёрын мөргөлдөөнд зүрх маань үргэлж ялж явах хэрэгтэй. Харин эмгэг үед бол даралт ихсэлттэй хүмүүст бол after load илүү хүчтэй байдаг гэсэн үг. Энэхүү бух маань илүү хүчтэй. Эсвэл aortic stenosis-тэй хүнд энэхүү бух маань илүү хүчтэй байдаг гэсэн. Тэгэхээр энэ хоёр маань сүүл рүүгээ хүчин тэнцэж ирэх. За сүүл рүүгээ бүр хүчтэй болоод ирэх юм бол зүрх маань яг дасан зогцнолтой concentric hypertrophy те зүрхний булчингийн одоо ханийн зузаар л явагддаг. Ингэснээрээ бол үргэлжийн энэхүү бухыг дийлж явах одоо санаатай байдаг байна. Яг хүний зүрх бол тийм зохицуулахтай байдаг байна. За өөр нэг жишээ гэх юм бол одоо магадгүй нийгэм улс төрийн сэдвтэй жишээ байж болох юм. За альва арт түмэн тийм ээ сайн сайхан амьдрах гад хичээж байтал түүнийг ингэж дарддаг хааж боодог ч юм уу тийм одоо улс төрийн хүчин байвал за энэ хүмүүсийн одоо сайн сайхан амьдрах гад байгаа тэр зорилгот бол саад очруулж байна тий. Тэгэхээр тэр бол магадгүй бидний одоо сайн сайхан амьдрах зорилгын хувьд бол магадгүй резистер цаашлах юм бол after load болж өгч юм гэсэн. Тэгэхээр маш олон after load байна. Монголчууд сайн сайхан амьдрахад маш олон тийм тулгарч байгаа асуудлууд байна. Тэгэхээр тэр болгоныг бол бид нэр авч үзэх хэрэгтэй. Тэгэхээр дараагийн нэг анзаарах зүйл нь болохоор энэхүү граф байгаа. Тэгэхээр энэ граф дээр бол after load-ийг харж болно. Хэрэгтэй тэнхлэхээр болохоор зүүн ховдлын ижил хүнийг харж болно. Босоод тэнхлэхээр болохоор зүүн ховдол дотор үүсэж байгаа даралтыг харж болно гэсэн. Тэгэхээр зүрх маань бол хэвийн үед хар өнгөөр харагдаж байна. Тэгэхээр хар өнгөөр харагдаад иймэрхүү хэмжээнд дүүрээд агшаа даралтыг хэсгээд буцаагаад ижил хүн буураад цусаа шахлаа. Буцаагаад даралт нь багсангуудаа цусаар дүрлэг их мэт тойрж идэг те. Тэгтэл after load хэрвээ ихсэн бол юу болж байгааг улаан графаар харж болно. Улаан графаар. Эсвэл багасж байгааг ногоон графаараас харж болно гэсэн. Тэгэхээр улаан граф дээр юу болж байгаа юм бол бүр маш өндөр даралтыг арай гэж үүсгэж жиж чүвэ цусаа шахаж гаргаж байна. Тэгтээ цусаа шахаж гаргахдаа хэвэн үеийнхээс шахаж гаргадаг шиг ийм хэмжээний ижил хүнийг биш харин ийм хэмжээний ижил хүнийг шахаж гаргаж байна гэсэн. Тэгэхээр энэ бол after load ихсэн байгаа нөхцөл байдлыг харуулж байгаа. Дараагийнх нь болохоор after load багассан байгаа нөхцөл байдал юу болж байна гэсэн чинь хэвэн үед үүсгэхээс багахан даралтыг үүсгэтэл цус маань шахадагаар авчиж шүү дээ. Тэгээд илүү их цусыг шахаж гаргаж чадчихна гэсэн. Нөгөө бухыг нөгөө талынхаа эсэргүүцгч бухыг илүү сайн дийлж гин гэсэн. За дараагийнх нь бол энэ граф байна. Энэ граф дээр бол preload, afterload, contractility-г гурвангийн харж болж байгаа. Гэхдээ энэ бол бодит байдал дээр маш олон нарийн график байдаг. Энэ дээр бол харьцангуй хэлбэр шуусан хэлбэр гэсэн үг. Тэгэхээр хар өнгөөр бол хэвийн үйл ажиллагаа зүрхний даралт болон ижил хүний гогцоо буюу pressure volume loop гэж байгаа тийм.
pressure volume loop-ийг харж болно. Энэ дээр бол preload хэсгэд юу болж байгааг ногоон өнгөөр харж болно. Нэг өмнөх preload юм шиг дээр байгаа. Afterload хэсгэд юу болж байгааг төрөний зурагт төстэй харагдаж байгааз илүү өндөр даралт үүсэж байна тийм үү? Хэвийн үед энэ хүртэл даралт үүсдэг байсан бол afterload хэсгүүд энэ хүртэл даралтыг зүүн хавталбанд үүсгэж цусыг шахаж гаргаж чинь гэсэн үг. За тэгэхээр шахаж гаргахдаа гаргаж байгаа цусны хязлхүүнд ихтэй баг зэрэг нэлээд багассан байгааг харж болно гэсэн үг. Ерөнхийдөө эндээс окей. За тийм учиртай юм байна. За миний бал ягаад гацчихв? Окей. За окей. Миний балны цэлэг дууссан юм болов. Тийм шүү дээ. За окей. За тэгэнгүүт гидрализин гэдэг юм бол жишээлбэл одоо артериолын тонусыг багасгаснаар бол нэгдүгээр судасны радиусыг тэлж өгч байгаа. Хоёрдугаарт бол цаашлуул яаж юм гэх юм бол одоо гарсан шүү. Окей. Судасны өдөрчлээ. Окей. Радиусыг тэлж байгаа. Радиусыг тэлэх юм бол захын судасны эсэргүүцэл буурж байгаа. Захын судасны эсэргүүцэл буурах юм бол артерийн дундаж даралт буурж байгаа. Артерийн дундаж даралт буурах юм бол afterload буурж байгаа гэсэн. Тэгэхээр гидрализин гэдэг юм маань afterload-ыг бууруулад байгаа гэсэн. За ацетил гэж бодлоо ярьж байна. Angiotensin converting enzyme inhibitor болон angiotensin receptor блокерууд маань жишээлбэл preload болон afterload-ыг бууруулж идэг байна. Яг л angiotensin маань өөрөө бас захын артериол дээр очиж нөлөөлдөг тийм. За бүр цаашлах юм бол нөгөө натрийн эргэн шимэгдэл, усны эргэн шимэгдэлтийг эдгээр систем маань нөхцөлдүүлдэг учраас хэрвээ ACE ингибитор хэрэглэх юм бол нөгөө усны эргэн шимэгдэл буурч байгаа, цусны эзлэхэн буурч байгаа учраас preload маань бас буурж өгч идэг байх нь гэх мэтчлэн. Тэгэхээр удаан хугацаанд артерийн даралт ихсдэг хүмүүст бол зүүн ховдлын гипертрофи болж дасан зохицох орлого хийдэг. Энэ хүндрэх юм бол хит одоо зузаарч хит концентрик томрол өгснөөр одоо диастолын зүрхийн төтөл өгөх бас эрсдэлтэй байдаг ба тийм ээ. Тэгэхээр afterload гэж ийм сэдвийг л яриад байгаа маа гэсэн үг.